хуралдаад тайлан дүгнэлтээ гаргаад улсын их хурлын чуулганд танилцуулснаар татан богддог. За шаардлагатай гэж үзвэл холбогдох улсын их хурлын шийдвэрийн төслийг танилцуулдаг. За тэгэхээр төр хороо маань ажиллаад хуралдаад тайлан гаргаад улсын их хурлын тогтоолын төсөл оруулж танилцуулж байгаа юм байна. Тэгээ энэ тогтоолын төсөл одоо лавл миний урд танилцуулагдаагүй байна. Лав одоогоор ямар тогтоолын төсөл одоо бид батлыг гэж гадаагааг одоо би мэдэхгүй байна. Тэгээ тараасан юм уу? Хизээ тараасан. Гүг хизээ тараасан. Өнөөдрөө тэгвэл энийг танилцмаар байна. Судлах нэгдүгээрт болцсон олго маань. Хоёрдугаарт энэ улсын их хурлын дэгийн хууль, хэн шалгалтын хуулиар одоо би өмнөх парламентын үед ажиллаж байхад энэ тогтоолын төслийн эдийн засгийн байнгын ороогоор танилцуулж ирсэн байхгүй юу? Одоо манай хөгжлийн банк болон нүүрсний хэн шалгалтын төр хороо улсын их хурлын тогтоолын төслөө эдийн засгийн байнгын ороогоор хилцүүлж ирсэн. Тэгээд чуулганд орж ирж ирсэн. Одоо шууд тогтоолын төсөл дээр их хурл бусад төр хорооноос бусад их хурлын гишүүд тогтоолын төсөлтэй холбоотойгоор санал гаргах эрх боломжгүй болчиход байна л да. Одоо энэ заалтыг нь ингэж өөрчлөе гэдэг юм уу? Энэ заалтыг нь инги гэдэг тэр улсын их хурлын гишүүний санал гаргах эрх хязгаарлагдчихад байна. Тэгэхэнгүүт төр хорооноос орж ирсэн тогтоолыг эсвэл батал, эсвэл бити батал гэдэг сонголтыг шууд тулгачаад байна л да. Санал гаргахгүй би яриад санал гарах эрхийг хязгаарлалчаад байна. Төр хороо болвол тогтоолын төсөл санаачлах эрхээ эдэлчихэд байгаа юм. Их хурл танилцуулчаад шүү дээ. Тогтоолын төслөө санаачлаа төр хороогоор хэлцээд санаачилсан. Тэрэн дээр төр хорооноос бусад гишүүд нь тэр тогтоолын төсөл дээр санал гарах тэр эрх одоо хаана яаж эдлэх вэ энэ эрхээ их хурлын гишүүд, бусад их хурлын гишүүд. Тийм асуудал үүсчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр Батнарамтлаа миний өгшөө хөөе битээ зөрүүдлээ дээ. Би их хурлын 110 гишүүний улсын их хурлын шийдвэр дээр санал гарах үндсэн хууль заасан эрхийн тухай яриад байна. Зөв буруугийн тухай яриаггүй байна. Тэгэхээр энэ эрхийг нь хангаж яахгүй болвол одоо хэдэн уудас их хурлын шийдвэрийн төсөл байгаа юм. Тэр 100 заалттай тогтоолын төсөл дотор нэг заалтан дээр жишээлбэл нэг хууль тогтоогч саналтай байж болно шүү дээ. Бусад 99 заалтын дэмжиж болно шүү дээ. Зөвхөн тэр нэг заалтын дэмжихгүй би хасах санал гаргаж болно шүү дээ. Тэгэхээр ингээд шууд тулгаад байгаа байхгүй. Эсвэл энийг бүгдийг батал гэдэг ийм сонголт өгөөд их хурлын 110 гишүүний эрхийг хязгаарлалчаад байгаа байхгүй юу? Би энийг яриад байгаа. Энийг яаж шийдэх вэ гэдэг асуулт байна. Тийм учраас энийг тогтоол тайлан бол одоо танилцсан, сонсцсон. Тэр тогтоолын төслийг одоо холбогдох байнгын ороодоор хилцэх боломжоор олгож улсын их хурлын бусад гишүүдийг санал гаргах үндсэн хууль заасан. Тэр эрхийн эдлэх бололцоогоор олгочоо гэдэг ийм горийн саналтай. За их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээр их хурлын хэн шалгах хороо бол энэ сонсголтой холбогдуулаад ажилласан хугацааныхаа энэ 6 сар хугацааныхаа тайлан санал дүгнэлт холбогдох шийдвэрийн төслийг их хурлын чуулганы хуралдаанд танилцуулна гэдэг л эрхийг өгсөн. Тэгэхээр энэхүү гишүүний хэлж байгаагаар танилцуулсны дараа хилцэх процесс бол тусдаа асуудал. Их хурлын хэн шалгах төр хороо бол тайлангаа танилцуулаад ийм шийдвэр оруулъя гэдгээ бол их хурлын чуулганы хуралдаанд танилцуулна. Энэ цаг үе мөчөөс хойш бол тус шийдвэрийн төслийг нь чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тэр байнгын ороогоор оруулаад хилцээд батлах буюу их хурлын гишүүд тэр шийдвэрийн төсөл дээр санал гаргах эрхийг нь олохгүй бол шууд хэн шалгах төр хороо их хурлын тогтоол оруулж ирээд чуулганаар коноптно гэвэл энэ бол өөрөө бас дэгийнхаа хуулийг зөрчих ийм л эрсдэл байгаа байхгүй Батнарамт гишүүнэ. Гэхдээ ер нь бол би одоо нэг зүйлийг хэлье. Батнарамт гишүүн хэн шалгах төр хороог ахлаад олон нийтийн мэд хэрхийг хангуулад одоо 3 өдрийн туршид энэ сонсголыг
маш одоо өндөр зохион байгуулалттайгаар хийлээ. Олон нийт энэ оюутлахын гэрээтэй холбоотойгоор одоо маш олон мэдээллүүдийг авлаа. Шүүмжлэл эргэцүүллээ. Холбогдох гэрчүүд, холбогдох албан тушаалтнууд ажлын хэсгийнхэн оролцлоо. Тэгээ Батнайрамдал гишүүний ахалсан энэ хэн шалгах төр хороо бол үнэхээр одоо дэвшилтэд ийм ажил боллоо. Тэгээ Батнайрамдал гишүүнээр ахлуулсан энэ хэн шалгах төр хорооны гишүүдэд бас баяр хүргэе. Энэ бол одоо сайн ажил боллоо. Одоо бид цаашдаа яах вэ гэж. Батнайрамдал гишүүн төр хорооныхоо тайланг тавьчлаа. Шийдвэрийн төслөө танилцуулчлаа, дараагчлаа. Одоо хилцэх процесс үргэлжлэх ёстой байхгүй юу? Тамгын газрынхаа та нар. За гормын санал дээр хэм Батнайрамдал гишүүн тайлбар хэлэх юм уу? За Тэмүүжин гишүүн гормын санал гаргана. Тэгээ Батнайрамдал гишүүн тайлбараа хэлье. За тэгээд эцэслэх хэрэгтэй. 1 сарын 2-нд хэн шалгах төр орооны хугацаа дуусгая. Түүнээс өмнө бид нар шийдвэрийн төслөө